1786 оны 1 сарын 16-нд Томас Жефферсоны санаачилсан шашны эрх чөлөөний хуулийг Виржиниа мужи баталваа гэд энэ үйл явдлаар эхлэх нь байна. Энэ ягаад энэ Монголын түүхтэй холбогдохоор бүр Америкийн нэгдсэн улсын түүх үйл явдал яаж холбогдох тал дээр яриага эхлэе да. Энэ хэний Жак Ведерфордгон бичсэн гурамсан зохиолын сүүлийн зохиол нь Чингис хаан Quest for God гэдэг бурхны ирэлтгсэн утгатай юм да. Энэ номон дээр наад түүхийг чих сонирхолж бичсэн байна. Яг гэвэл Ведерфордгой юу юм бэ? Ер нь Европын түүхчдийн дунд яг түүхийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлсан хүнийг бол түүхч Гибсник гэж үздэг. Энэ бол Ром эзэнт улсын түүхийг одоо тайлбарлахдаа тэр үед бол нөгөө түүхий чинь нэг бол одоо ингээ эзэн хааныхаа үүднээс ч юм уу, нэг бол шашны үүднээс ч юм уу тайлбарлаад байдаг байсан юм байна л да. Гибс нь бол анх удаага Ром эзэнт улсын түүхийг тайлбарлахдаа одоо яг түүхч хүнийнүүдээр өөрөлдвөл төвийг сахисан байр суурьнаас тайлбарлсан. Энийг түүхэн одоо шинжлэх ухааны одоо том эхлэл гэж үздэг юм бахан. Тэгээ тэрний номыг уншиж исэн чинь тэн дээр Гибсон тэгээ бичсэн байна гинэ. Ер нь яг энэ шашны эрх чөлөөний асуудал дээр бол Монголын эзэнт гүрэн одоо жишээ үзүүлж исэн улс юм аа гэд. Тэгээд Ведерфордгоо тэрнээс нь хайгаад эхэлсэн баг. Энэ ямар ч юм ингээд хайгаа явсан. Тэгсэн чинь их сонин факт олж мэдчихэ. Тэр үед ном чинь ингээ хэвлэгчээ дэлгүүрт зарагддаггүй байлаа л да. Одоо би ингээд ном бичнэ штэ. За одоо би ингээд тэр үед гэдэг нь аль вэ хэрэгтэй? Одоо 1700-аад оног үеийг ярьж байна. Тэгээ би ингээд за би ийм ном бичих гэж байна гэдэг. Тэгэнгүүт одоо чи захиалдаг. Таны бичих гэж байгаа номноос би 10-ыг авна шүү. Нэг нөхөр би 2-ыг авна шүү. Би 5-ыг авна шүү гэд тэгжээж ном бичдэг байсан бохоггүй. Тэгээд яасан чинь одоо энэ $100 дэвсгэр дээр зураг нь байгаа Бенджамин Франклин гэж нөхөр байна шүү дээ. Тэр нөхөр чинь бас хажуугаар номны худалдаа давхар хийдэг байсан байна. Тэгээ тэр нөхөр хэний Францын зохиолч зөвлөгч нэрийг марчлаа. Зохиолчийн бичсэн Чингис хааны түүх гэдэг номыг их олон хувь захиалж авч борлуулсан байна гинэ. Тэгээ тэрүүгээр нь мань нөхөр ингээ мөшгöd хин татсан тэр хөвгөд нэгэд. Тэгсэн чинь Жефферсон маш их олон хувийг авсан байна тэр хүнээс. Тэгээ Жефферсон ингээ хүмүүст бэлгэлдэг та нар энийг уншаарай гэд. Тэгэд тэр зохиолын уншаад үзэх юм бол тэр зохиол дээр баг бүтэн бүлэг Монголын эзэнт гүрэнд шашны эрх чөлөөний асуудлын тухай бүтэн бүлэг орсон байна гэж. Тэгээ тэрнээс санаа аваад нөхөр одоо наад Виржиниа мужийн хуулийг нь батлуулсан шашны эрх чөлөөний тухай хуулийг батлуулсан гэж Ведерфордгоо үзээд байгаа байхгүй. Тэгэд наад хууль чинь цаашаагаа яваад Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийг анхны нэмэлт өөрчлөлт болж хувирсан өөрөлдвөл шашин шүтэх эрх чөлөөг заасан өөрчлөлт. Хамгийн анхны нэгдүгээр нэмэлт өөрчлөлт нь тэр байхгүй. Ийм юм болсон юм байна гэж. Ингэж Ведерфордгоо үзсэн баг. Сонирхолтой. Тэгээ ирэхээр яг бас нэгэн бодлын ойлгож болохоор байгаа. Яг гэвэл Америк твд чинь анх очиж байгаа хүмүүс биш үү? Сууршиж байгаа Европоос сууршиж байгаа хүмүүс. Ерөнхийдөө 3 төрлийн хүн очиж байгаа гэж хэлж болно л доо. Адал явдал хайж байгаа хүмүүс. Тийм ээ. За хоёр дахь нь нутагтаа багт шинхээ байжсан хэрэг төвөг тарьдсан хүмүүс. Гурав дахь нь нутагтаа шашны үзлээс болж гадуурхагдсан хүмүүс гэж 3 хувааж болно л доо. Тэгээд тэр одоо ингээд нөгөө шашны үзлээс гадуурхагдсан хүмүүс чинь ингээд Америк тэр шинэ ертөнцид очиж тий одоо элдв янзаар гадуурхдахгүй амьдрах хүсэлтэй байж тий. Тэгээ ингээд янз бүрийн шашны урсгалууд ирж эхэлсэн байхгүй Америкт. Нөгөө Европтой гадуурхдах удаа л тийш нүчдэг. Тэгээ ингээд Америкч нэг тийм өхрийн бүр шиг ирээр урааврын болж гэлэн штэ. Тэр хүмүүс ч ирээд сууршингод. Тэгэхээр тэд нар ч хоорондоо зөрчил үүсээд тахлаар нь энийг одоо ер нь яаж шийдэх вэ гэж одоо энэ Америкийг үндэслэсэн тэр том төрийн зүтгэлтнүүд бодож исэн чинь Жефферсон
Гэхдээ монголчууд ингэ шийддэг байсан юм байна. Тэгэхээр зэрэг энэ зарчмыг авч хэрэглэх хэрэгтэй маа гэж. Ингээд энэ хуулийг санаачилсан юм аа гэж. Ингэж тайлбарласан байг. Монголчууд мундагтаач тийм яг монголчууд зүгээр ингээд эзэлсэн чинь үхрийн бөөр шиг баахан янз шашинтай улсууд албатууд нь болцсон. Тэгэхээр тэрний чинь бас нэг учрыг олохгүй бол бас хэцүү шүү дээ. Тийм учраас монголчууд үзэж байгаад шашны хэрэгжүүлв. Тэгээд одоо тэр Чингис хааны их засаг хууль одоо текст нь бол олдоогүй шүү дээ. Гэхдээ энэ тэнд хүмүүсийн бичснээр бол Чингис хааны их засаг хууль юу заасан бэ гэхээр хүн өөрөө юундаа итгэд тэрийгэ шүтнэ л гэж заасан баг. Тэрийг Жефферсонга Виржиниагийн хууль руу шилжүүлэхдээ хүнийг итгэл үнэмшнээс нь болж гадуурхаж болохгүй гэж. Тэгээд энийг Ведерфордгоо хэлэхдээ за энэ бол яг ингээд Монголын их засаг хуулиас санааг нь аваад зүгээр жоохон өөрөөр найруулад хийчихсэн байна л гэж үзээд байгаа байхгүй. Тэгээд одоо Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх ерөнхий сайд байхдаа Америк нэгдсэн улсад айлчлал хийсэн шүү дээ. Тэгэхэд би бүр зориуд аваачаад конгрессийн номоос нь аваачаад тэнд одоо яг Жефферсоны өөрийнх нь одоо номын санд байсан Чингис хааны намтар ном нь байдаг. Тэр номыг бүр үзүүлсэн. За энэ ном байна шүү гэж. Энэ бол бас тийм сонирхол тохиолдол тоо. Монголын эзэнт гүрэн ч одоо тэгээ үнэхээр шашны хэрэгжүүлэлт байсан хэрэггүй эсвэл сүүлд энэ ийм домог байдлаар байсан юмаа гэдэг байдлаар түүхчдийн тайлбар явуулсан юм уу? Ер нь яаж Монголын өөртөө монголчуудаа дуугал шашин шүтлэх нь их юм уу дээ шүтлэх нь бөөгийн зан үйлтэй хүмүүс үү? Тийм учраас бусад илүү их соёл иргэншлүүдийг бусад шашны тэр итгэл өмчлүүдийг хүлээн зөвшөөрөх хандлага нь өөрөө бөөгийн зан үйл нь болохоос учраас гэдэг нэг юм тайлбар өгсөн. Энэ тал дээр бид нар байна штэ монголчуудынхаа шашин шүтлэгийн асуудлыг нэг айхтар судалдаггүй хүмүүс юм байна гэж би боддог. Тэгээ буддийн шинтэй байсан. Үе үед буддийн шинтэй байсан юм шиг л бодоол. Яг Монголын эзэнт гүрний түүхэн дээр тэр удаа Монголын эзэнт гүрнээс өмнөх үеийн түүхүүдээр аваад үзэх юм бол их сонин дүр зургууд гардаг байхгүй юу. Жишээлбэл одоо манийхэн шашин гэж сонссон уу? Тэгээ манийхэн шашин бол Монголд их нөлөө үзүүлсэн юм а гэд эрдэмтэд бичээд байгаа. Би тэгээд юу манийхээ тэр хаа байсан сийрдчүүлүү байсан нөхөр штэ маний гэдэг чинь. Тэгээд тэр үед нөгөө исламын шашин үсээгүй байсан. Тэгээд тэр маний гэдэг хүн чинь ингээд Христосын шашин судалж хагаад тэгээд янз янзын урсгалыг ингээд холж хагаад за энэ одоо яг жинхэнэ шашин байна гэж гаргаад ирсэн нөхөр байхгүй. Тэгээд тэр сийрд байсан нэг маний гэдэг хүний сургаал Монголын хээр тал дээрээ тэгээд би ч нэг тэр үед итгээгүй байхгүй. За яг эрдэмтэд янз бүрийн юм судалж идэм дөө хоноо юм бодод. Тэгсэн чи их сони юм гард юм байна. Жишээл манийхэн шашны бурхныг Ахура Мазда гэдэг байхгүй. Ямар монгол үг вэ? Ахура Мазда. Агуу гэсэн үү? Хурмаст. Ахура Мазда. Ахура гэдэг нь тэр бурхных нь нэр нь Ахура Мазда гэдэг бурхан байхгүй юу? Тэгээ тэр нь монгол хэлэнд хурмаст гэж орцсон байна. Тэгээ хурмастын хүү өнтер гэж ярьдаг штеп. Одоо тэр нэг Христосынхны нөгөө ертөнцийн эзний хүү гэдэг шиг юм болоод байгаа байхгүй нөгөөдг нь. Хоёрдугаарт одоо манайхны юм нэг хүнд хар ус өгдөхгүй гэл ингээл ярьдаг штеп тий. Тэгээд тэр чи юутай холбоотой гэхлээр манийхэн шашны одоо шашинд орсон хүмүүс бол усыг хар гэж үздэг. Ус ч хар биш шүү дээ. Тунгалаг үздэг. Яг цагаан гэж хэлэхгүй хар гэж хэлээд байгаа. Яг үгүй л ус газрын гүнээс гарч ирдэг. Тэгээд гэрэл ороогүй. Одоо манийхэн шашны үзлэр бол гэрэл ороогүй бүрлдсэн одоо бодис учраас энийг хар гэж үзнэ гэдэг. Гэрэл орсон байх юм бол тэрийг одоо цагаан гэж үзнэ гэдэг ч юм уу. Одоо луун байлаа гэхэд манийхэн шашинтай хүн бол луунгийн итгэхгүй навчийн итнэ. Яг тэгвэл тэнд нарны гэрэл орсон. Луун болов газрын гүнд байгаа хар гэдэг ч юм уу. Ийм сонин онол Монголд нөлөөлсөн гэдэг. Өөрөөр худлаан байна гэж бодсон чинь үгүй тэр хурмаст гэдэг үг гараад ирж байгаа. Хоёрдугаарт нэг их сонин домгүй нэг Богдхан уулын эзэн Манихаан гэдэг
ийм домгон дээр гараад ирж байгаа. Мани хаан гэж. Нөгөө Мани гэдэг хүн энэ шашны үндэслэлсэн гэж ирээдсэн шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл Чингис хаан ан хийж явж исэн чинь Богд хаан уулын эзэн Мани хаан гарч ирээд тэг чи одоо ингэ битгий манай амтныг халаад бай гэд. Тэгэхээр Чингис хаан хэлсэн байгаа боо ч одоо бид нар чинь өлсөж өгөхгүй тулд амтан ан хийж л одоо амтан хийж л амьдрын штэ гэсэн чинь за чи зөвхөн өлсөж өгөхгүй хэмжээндээ бол энэ амьтдаас аав тэгвэл би чамд өгч чинь гэд. Тэгэхээр Чингис хаан за тэгвэл манай ард түмэн зөвхөн өлсөж өгөхгүй хэмжээнд энэ ан амьтдаас чи авчий. Тэгтээ та зүгээр ингээ авчиж өгöd байх биш бид нар ангаа хийж яагаад гэвэл бид нар чинь байлдах хэрэгтэй байна. Ном сум харваж чаддаг байх хэрэгтэй байна гэд ингээд тэр хоёр тохироод тэгээ тэрнээс хойш одоо монголчууд ан хийсэн ч гэсэн бүгдийг ядаад байдгүй шүү дээ. Зөвхөн өөрийнхөө хэрэгцээгээр авдаг гэдэг чинь тэрнээс болж үссэн юм а гэд. Тэгээд тэр юу маньхан гараад ирэхгүй ингээ маньхийн шашин гэдэг юм бас ороод эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэрийг би бас сонирхоод үзлээ л дээ. Тэгээ үзсэн чинь маньхийн шашин чинь тэр сэрт анх үүсчээд тэгээд дараа нь тэр согдуудын дунд харахсан байна. Согд гэдэг нь одоо энэ зүүн хойд Ираны нутаг дээр байсан үндэстнэлтэй худалдаач үндэстэг. Бид нар чи яадаг вэ гэхээр нөгөө торгоны замын дагуу наашаа цаашаа худалдаа зохицуулж амьдардаг. Тэгээ тэд нар маньхийн шашинд орсон баг. Тэгээд тэр согдуудаасаа дамжаад уугрууд руу маньхийн шашин нэвтрээд тэгээ уугрын хаант улс гэж манай нутаг дээр байсан шүү дээ. Тэр улсын төрийн шашин маньхийн шашин байсан баг. Тэгээд дараа нь тэр уугрууд чинь эзэнт Монгол улс байгуулагдах үед бол уугрууд чинь Монгол улсын баруун талд одоо энэ Дорнод Туркестан Шинжааны нутгаар байгаад илээ шүү дээ. Тэгээ гол худалдаануудыг чинь тэд нэр зохицуулдаг байсан. Тэгээ тэднэрээр дамжиж монголчуудын дунд тархсан юм а гэдэг. Тэгээ одоо энэ овоо дахих энэ чинь гал шүтэх энэ чинь бүгд маньхийн шашны нөлөө гэж. Гал одоо шүтэх бол бүр ягарах байхгүй. Сарастризм маньхийн одоо шашны нөлөө юм да. Галчин гэрэл гаргаж штэ тий. Тэгэхээр зэрэг нэлээд эрт орж маньхийн шашны нөлөө орж ирсэн байна. Тэгээ уугрын хаант улс гэхээр ч одоо эн чинь бүр юу үсттэй 800 Монгол авчихна үсттэй. Тэгээ тэр үед энэ хээр талд ирж байжгаад тэгээд Ведерфордын номон дээр бүр их сонинд дүгнэлт хийж байгаа. За яг маньхинууд нэх олон биш байна тий. Уугрууд гэдэг худалдаачид үе явдаг худалдаачид. Гэтэл одоо Христосийн шашин монголчуудын дунд нэвтрэх суурийг энэ маньхийн шашин тавьж өгсөн юм а гэдэг. Маньхин тэгээд байгаа. Яг гэвэл одоо нөгөө мусульманы шашинд орох юм уу альсвал буддийн шашинд орох юм уу тэрнтэй харьцуулах юм бол монгол хүний тархинд нөгөө маньхийн уламжлал нь эхлээ суучсан. Тэгээд дараа нь хурмст тэгээд нөгөө Христос бол хурмстын хүү болоод ингээд их амархан ойлгомжтой нэвтрээ явьсан юм а гэж. Ингэж дүгнээд байгаа юм да. Их сони юм байна. Монголчуудын нэг овг аймаг нь бол баг юу Несторын шинтэй буюу Христийн шашны нэг урсгалтай байсан. Яг одоо бол бас дахиад нилээд одоо бол дахиад бас ягчиг тийм байгаагүй Христийн шинтэнд тийм ч төгөөмөл байгаагүй гэдэг бас нэг юм юу төгсчдийн байр суурь гараад ирсэн баг шүү. Нэр нь Христийн шин монголчуудын хувьд хизээнээс нэвтэрч эхэлсэн бэ. Таны хэлж байгаа шиг үнэхээр тийм төгөөмөл шашин болж чадсан юм. Нестор гэдэг хүн чинь бол энэ Багазд байсан нэг хам штэ. Тэгээ мань хүн чинь өөрийнхөө сургаал гэдэг юм гаргаад тэгээ тэрийг чивлэн 700 оны үед төлөөдөө энэ Христосын шашныхны нэг том хурлаас энэ бол буруу намын сургаал байна. Эдийг одоо юу Христосын шашинт гэж үзэхгүй гэд хөөгөөд тэгээд тэднэр нь Аз руу яваад өгсөн гэдэг баг. Тэгээд энэ Азад Несторын Христосын шашин даргасны шалтгаан юу юм гэхэлэр тэдний чинь нөгөө Европоос нь өөдсөн юм чи. Тэгээд дарж ирсэн байгаа. Зөвхөн энэ Арабын биш Европын нэг их сурвалжид тэмдэглэснээр 11-р зууны үед одоо
20 түмэн иргэнтэй нэг нүүдэлчин овг Христосын шашинд орлоо. Одоо тийшээ лам явуулах хэрэгтэй байна гэд энэ Сирт байсан хамбад юунд энэ Дундад Азийн нэг хотод бас нэг хамт байсан бил. Тэрнээс битсэн захидал олдсон баг. Тэгээ тэрийг нь бол яхаа хэрээдүүд гэж эрдэмтэд таагаад байгаа юм л да. Ван хаан. Ван хаан ч биш, Ван хааны өвөг дээдсэн. Тэгэд яг тэр хугацаа захидал битсэн хугацааг нь үзэхэд 2 жилийн өмнө орцсон байна энэ төр гэдэг ахыг бодоход тэр бол 1007 онд болсон үйл явдал юм шиг байна. Тэгээ тэр бүр их тодорхой бичсэн байгаа нэг тэр нүүдэлчин омгийн хаана ан хийж явж байгаад тэгээд юу шархаваад өвтгийн даван дээр нэг Христосын шашинтай лам очиж идгээгээд тэгээд нөгөөдх нь зүгэл одоо ингээд шашин ч орё гэж. Ингэж анх нэвтэрсэн тухай яг бодтой одоо баримт гэх юм уу да. Тийм зүйл байгаа. Зүгээр энэ бол түгээмэл байсан уу биш байсан уу гэдгийг асуудал гарна тий. Тэрийг үзэхийн тулд бид нэг юм ойлгох хэрэгтэй юм шиг байна. Нүүдэлч эхлээд шашинд орно гэдэг нь 2 янз байгаа юм. Жишээл ноёдон шашинд орчиж болно. Одоо бүүмэд Ван хаан Христосын шашин шүтдэг болчиж тэр нь хэрээдүүд бүгдээрээ Христосын шашин шүтнэ гэсэн үг биш. Нүүдэлчд бол харьцангуй эрх чөлөөтэй ард түмэн байдаг учраас за хаанд гэдэг юугаа шүтнэ. Тэгээ шүтчлээд юм байгаа. Нөгөөх нь та нар шүт гэж ингэж шахахгүй юм бол тэгэл бөөгөө шүтгэн шүтэл тэгэл явж идэг. Тийм дүр зурагтаас ер нь буддын шашин чи манайд 3 урсгалаар орж ирсэн гэдэг чинь 3 давлгаа тий. Давлгаагаар. Эхний давлгаа бол хаадын хүрээнд л болж байгаа үйл явдал байхгүй. Одоо их Монгол улсын үеийн давлгаач. Тэрнээс хүн болгон буддын шашинтай болчихж гин гэсэн үг биш. Тэрнээс өмнөх баха эхний давлгаа нэг уугрын үе. Уугрын үеийг тий. Уугрын үеийг тэгээд дараа 2 дахь давлгаа нь их Монгол улсын үе. Тэгээд их Монгол улсын үед орж ирсэн давлгааг харах юм бол тэр иргэдэд ямар ч хамаагүй шахуу яваад байгаа. Тэр дээгүүр л хаад ноёдл. Одоо яагаад тэгээд маллах задлах хийх ажилгүй улсууд юугаа шүтнүүдээ гэл шүтчлээ нэвзгсэн байдлаар нөгөөдөл хандаална. Надад бол цаа яах вэ энэ нэг харц ардууд одоо шүтнүү хис шүтнүү ямар амтан гэсэн байдлаар ингээд яваад байсан юм шиг байна. Харин 3 дахь давлгаа буюу 17 дугаар зууны үед орж ирж байгаа давлгаа бол 16 17 дугаар зуунд орж ирж байгаа давлгаа бол нийт ард иргэдийн донд тархаж байгаа ийм сони үзэгдэл байгаа юм л да. Тийм учраас одоо би бол тэр 2 талд маргаад байгаа эрдэмтдийн аль альнийх нь зөв гэж хэлэх юм байна. Одоо ингээд хаад ноёдоор наваад үзэх юм бол хэрээдүүд одоо Христосын шашинтай 8 гууд Христосын шашинтай онгуудууд Христосын шашинтай ч гэдэг юм уу ингээд нилээ хэдэн хувг аймаг болчихж байгаа. 8 бас Христ ингэж явдаг гэсэн тий. 8 ч Христийн шашинтай гэж явж ирсэн шүү дээ. Одоо тэр тогс хатан чинь юу бах шүү 8-ных Христосын шашинтай гэдэг байна. Гэтэл яг одоо тэр 8 гэдэг овог аймгийн хэдэн хувийг нь Христосын шашин шүтчихсэн хэдэн хувийг шүтгэхгүй байсан. Тэрийг нь бол мэдэх арга байхгүй. Гэхдээ ерөн зөвөр ингээ байгаа байдлыг үзэхэд бол нэг их тэгэл бүх нийтээр шүтээд исэн юм байхгүй байх л гэж би хараад байна. Хаадууд нь өдөрдөгч нар нэг захирагч нар нь магадгүй тодорхой хэсэг нь шүтчихсэн баг. Тэрнээс биш нийтээрээ бол тэгэл нөгөө хуучныхаа мөргөөд явж исэн л гэж би харах гэдэг юм л да. Сая та 2 хууж байгаа нэг нь өдөрдөгч нөгөөх нь нийтээр тухайн шашинд авахыг хэлээд байна уу? 2% гэдэг нь. Тийм. Их Монгол эзэнт улсын үеч одоо Чингис хаанаас аваад бас нөгөө хаттад нь христийн шинтэн сүбүр цаашлаад бүр исламын шинтэй хаттуудтай болж эхэлж байгаа. Тэгээд энэ хаттуудыг христийн шинтэй хаттад зориуд аваад байна уу эсвэл христийн шинтэй хаттуудыг цаанаас нөгөөд байна уу? Цаанаас нөгөөд байна гэж. Үгүй юу өмнөх нэвтрүүлэг дээр бас тэгж ирсэн шүү дээ. Чи тэр нэг зориуд өгöd байгаа. Хаттын тухай нэг дугаар хийсэн тий. Тэгээ хатын дугаар хийж байхдаа би чи тэр ярьж ирсэн шүү дээ. Огтоо бол Эзэлсэн овог аймгийн хааны хатан ч юм уу хаан хүүгийн хатан болгоод өгчдөг.
хөвгүүддээ бол эзэлсэн овг аймгаас хатаа аваад өгчдөг. Тэгээд одоо жишээлбэл хэн байна? Хэрэдээс ирсэн хатан Ибага хатан Чингис хааны хатан байсан шүү дээ. Тэрний дүү Сурхагтайныг тулууган хатан болгож өгсөн. Энэ бол хоёулаа Христосын шишинтэй эмэгтэйчүүд. Тэг яг дараа нь Ибагаг бол мань хүн чинь хатнаас нь буулгаад хин блэ нэг жанжинда өгсөн байдгийг. Тэгэхдээ бар хэлсэн үгийн бүр нуус товчон тэр тэмдэглээд үлдээсэн байгаа. Одоо зарыг гэж муухай гэсэнгүү, үнэрий чинь муухай гэсэнгүү гэд. Өөрөөр хэлбэл юу болсон бэ гэхлээр нөгөө Ван хаан нэг буцсахсны дараа Хэрээд аймгийг Ван хааны дүү Жахан хамбууд захируулад тэгээ тэрний охин Ибагаг Чингис хаан хатан болгож аваад тэрний дүү Сархагтайныг тулууд хатан болгоод өгсөн. Тэгсэн чинь Жахан хамбуу чинь бослог гаргаад тэгэнгүүт нь бослогын дараа Хэрээд аймгийг тараагаад тэгээ тэрний дараа чи эсэргүү итгээдийн охинтой амьдраад иж болохгүй шүү дээ. Тэгээд Ибагаг буулгаж байгаа байхгүй. Хин Тогс хатан бол юунаас 8 аймгийн гүнж тэгээд тэрийг бол 8-1 эзэлсний дараа авч тэр чинь эхлээд хүлгүүтээ суулгах гэж биш байх шүү. Тогс ч өөр хаантай суух гэж ирээд тэгээд нөгөөдг нь асуурчдаг ч лөө тэгээ хүлгүүтээ суудсан. Тийм байд. Тэгээд тэр ингээ харах юм бол нэг талаас ингээд эзлэгцэн овг аймгийн одоо гүнжүүдийг авч байгаа учраас ийм байдал харагдаад. Нөгөө талаас бас тэр чинь нэг Христосын шашинтай хээр талд байгаа Христосын шашинтай эмэгтэй гэдэг чинь харьцангуй боловсралтай хорвоо дэлхийн юмыг мэддэг. Ядаж тэр лам нь тэр нөгөө Несторын лам нь тэр Европ-Европавээс ирнэ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр хорвоон тухай ойлголт мэдлэг нь арай өөр тийм хүмүүс ирж гин гэсэн үг байхгүй. Тэр утгаараа бас тийм сонирхолтой дүр зураг харагдаад байгаа. Яс. Цаанаас нөгөөг зориуд авсан л юм тий. Боловсралтай хатад авсан л тийм. Христос ч гэж түүж авсан юм байхгүй. Эзэлсэн овг аймгийн гүнжүүдийг хатан болгож өв тэр хатны дугаар дээр ярьсан шүү дээ. Тэгээд ингэхлээр зэрэг одоо би ингээд Хэрээдийн Жахан хамбуугийн охин Ибагаг хатан болгоод авчихлаар Хэрээдүүд энэ бол манай эзэн юм гэж ингэж харах хэрэгтэй байхгүй. Тэгжил авч байгаа шүү дээ тэрнээс биш. Тэнд чинь нэг тийм хайр дурлал секс мексийн асуудал биш шүү дээ. Төрийн бодлогын асуудал байхгүй. Чингис хааны шашны эрхчлөөний тэр бодлого нь эзэнт гүрний өөрийн бодлого байхаас өмнө угаасаа түрүүний ярьсан бөөгийн зан үйлээс бөөгийн зан үйл нь өөрөө тийм шашны эрхчлөөнд харьцангуй хүлээж таандах боломж нэгдүгээр боломжийг олгож ирсэн гэдэг нэг юм үзлээ. Нөгөө талд нь нөгөө Чингис хааны өөрийн бүрдүүлсэн эзэнт улсын улс төрийн зөвлөхүүд нь бол тухайлбал янз бүрийн үндэстний хүмүүс, янз бүрийн шашинтай хүмүүс. Энэ нь бас шашны бодлого дээр харьцангуй чөлөөтэй хандах тэр байр суурийг одоо Чингис хаан зөвлөжсэн. Аль нь вэ? Би нэг дахиад хоёр хувааж үзнэ. За энгийн Монгол хүний нүдээр бол одоо ингээд өөр нэг улсад дахиад очлоо байлдаа эзэлчлээ. За Оросыг байлдаа эзэлчлээ. Тэгэхээр тэр ламыг хүнддэггүй байхгүй монголчууд. Яг тэгвэл энгийн монгол хүний нүдээр энэ лам гэдэг чинь нутгийн бөө байхгүй. Нутгийн бөө. Бид нар ч одоо ингээд хаанагтай газар хүний газар явж ивэл лус сахиусанд нь за намайг нэг айтайхан явуулаад өгөөрэй гэд гуйдаг үсттэй. Тэрнтэй яг адилхан байхгүй. Тэгэхээр зэрэг чи хүний газар очичоод хүний нутгийн бөөтэй хэрэлдээд иж болохгүй шүү дээ. Тийм учраас ерөнхийдөө яг мэдээж дайн дажин болж байгаа үед бол бүү мэж штэ тий нөгөө дайны галд айгуул сэлэмний эрэнд нэг лам тааралдууд тэгэл алчхал байх л да. Тэгтээ ерөнхийдөө бол хүндгэлтэй ханддаг энэ зарчим. Энэ дахиад нөгөө бөөмөр хөлөөсөө үүдсэн ойлголт байна. Чингис хаан гэх юм уу тэр төвшин дээр яваад ирэх юм бол наа чин бүр их нарийн төрийн бодлого явж эхэлж байгаа байхгүй. Энийг монголчууд одоо яг ашигласан тохиолдол бол одоо хар хэдэн улсыг одоо эзлэхэд монголчууд энийг ашигласан. Яг тэгвэл хар хэдэн гэдэг чинь хар хэдэнгийн хаадууд бол хятадгийн хаадууд бол бүгдээрээ бүдийн шиштэй хүмүүс байсан баг.
Одоо тэр Гүр хаан гэдэг байгаа. А гэтэл хүн ам нь ихэнх нь мусульман шашинтай болчихсон. Яг хүн мусульман шашинтай хүн ам ноёлсон газрыг очиод эзэгнээс уудсан л хүмүүс шүү дээ. Одоо энэ хятангууч нэг өөрийнх нь Ля улс сүнсний дараа нэг хэсэг нь баруун тишгээ нүүгээд тэгээд тэндээ хар хятан улсыг байгуулад илүү дэшээ гэдэг жанжин чөлөө. Катваны талын тулдаанд одоо нөгөө мусульманы шашинтгуудыг буцахад тэгээд ингээс ууршсан байсан. Тэгээд 8-ны Таян хааныг дарсны дараа тэрний хүчлэг зүгтаагаад хар хятан улсад яваад ичсэн баг. Үлдэгдэл зэрэгдэг. Тэгээ хар хятангийн Гүр хаан болохоор зэрэг хүчлэгийг нөгөө баахан 8 зэрэгтэй хүрээд ирнэ шүү дээ. Тэгмүүд нөхөр ашиглая гэж бодохгүй юу? Тэр чинь цэргийн хүч ирж штэ. Тэгэнгүүт хүчлэх тохноо өгч суулгаад тэгээ хүчлэг чинь Христосын шиштэй нөхөр явж байгаа штэ. Нөхрийг буддийн шишинд оруулаад ингээд хүчлэгч хадам эцэгтэй их муухай аашилсан л да. Мань хүн шууд боломж гарангууд бослог гаргаад хадам эцгээ хаан ширээнээс нь буулгаад өөрөө захирагч болж хувираад тэгээ мань хүн захирагч болж хувирангуудаа нөхөр мусульманы шашинтгуудыг ад үзэж дарамтлах бодлого явуулж эхэлсэн баг. Тэгээд нөгөө хүн ам нь хаанахаа эсрэг эргэж штэ. Тэгээд эренгүүт одоо хүчлэгийг дарахын тулд араас нь зэв жанжин тэгээд уугрын Чингай Чансан хоёр явж байгаа юм л да. Тэгээд тэр хоёр чинь хар ядааны нутагт орж ирэнгүүтээ шууд зарлж байгаа. Хин юугаар шүтгэн та нар ирэхээ. Тэнгүүд хүн ам чинь шууд панк гэж чиний талд орчиж байгаа. Тэгэхээр нөгөө шашны эрхчлөөний бодлогыг амар ашиглаж байгаа үстэй. Тэгээд ингээ харсан чинь хүчлэг нөгөө хэдхэн 8-аас нь өөр дэмж хэмтэн байхгүй. Гэтэл ингээ Монгол зэрэг дэвгүй ороод ирсэн байдаг. Тэгээд хүчлэгийг тэр дорн дараад яасан шүү дээ. Тэгээд одоо юу гэх юм бэ? Цэрэг дайны зорилгоор ашигласан ихний тохиолдол. Тэгээд би зүгээр тэр үеэс эхлээд Чингис хаан бол за би ер нь ингээд олон шашинтай улсуудыг ноёрхож эхлэх юм байна. Тэгэхээр зэрэг энэ шашныг одоо их зөв хандахгүй бол эдний чинь захирахад хэцүү юм байна гэж. Одоо манайхан Чингис хааны хэлсэн үг нөгөө эхлээд бодол санааг нь эзэмдээ. Тэрний эзэмч чадах юм бол би хаашаа холдох вэ гэдэг. Чи намайг их доёолох дуртай хажууд нь суусан юм шиг. Тэгээд энэ бичиж байгаа хүмүүсийг доёолооч тий. Чи одоо Чингис хааны хажууд байсан юм. Яг сонссон юм уу энэ төр гээд. За ямар ч байсан Чингис хааны сургаал гэд ийм яваад байгаа. Тэгээд тийм болохоор Чингис хаан бол мэдээж хэрэг ойлгомжтой. Энэ олон улсуудыг яаж захирах вэ? Тэгэхээр зэрэг тарих толгойг захирах хэрэгтэй гэдгээ бол их сайн ойлгож ирсэн хүн байна. Тэгээ тийм учраас мань хүн ингэж харж байгаа Чингис хааны бодлогыг ингээд аваад үзэх юм бол бүх шашинтай адилхан зай бариад байгаа байхгүй. Бүгдэнд нь сайн юм шиг. Тэгсэн мөртөө нэгэнд нь жорхгүй. Тийм бодлого мань хүн явуулаад байгаа нь бүр ингээд илт харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг тэр тийм олон янзын шашинтай улс орнуудыг эзэгэнсэн хүн чинь одоо гарцаа байхгүй бүгднтэй адил зайтай байж иж. Тэгээ нэг талаасаа. Өөрөөр хэлбэл одоо чи мусульман болчих юм бол чиний буддийн шашин шүтгүүд нь чамааг үзээ яддаг эхэлнэ шүү дээ. Чи буддийн шашинд орчих юм бол мусульманууд нь чамааг үзээ яддаг эхэлнэ шүү дээ. Тэгэхээр зэрэг чи алинд нь ч орохгүй. Тэгсэн мөртөө бүгдэнд нь сайн байх бодлого гэдэг чи бас их учиртай. Яг тэгвэл чи алинд нь ч орохгүй бүр цөнхөлөд үлдчих магадaltaй шүү дээ. Гэтэл ингээд хүн болгонд нэг тийм хордлого төрүүлээл. Хаан мусульманы шашинд орох гэж байгаа юм шиг байна гэл. Угуу бол Христосын шашинд орох гэж байгаа юм шиг байна гэдэг юм. Ингээд тэр бодлого их хүчтэй явуулж исэн харагдаад байна. Энийг одоо тухайн үед нөгөө Монголд элчээр ирж исэн Европын элчнэр биш ихэнх нь надад ламнар ирж байгаа шүү дээ. Guillaume de Roubaix, André de Langemolan. Тэгээд тэднэр чинь тэр нөгөө Монголын хаадын тэр бодлогыг ойлгоогүй. Тийм учраас үгүй одоо энэ яг Христосын шашинд орох гэж байгаа юм байна гэж төврөөгөө бичээд байгаа байхгүй. Тэгээ паплам үгүй ашгүй дээ Монголын хаан Христосын шашинд орчулгүй юм сайхнаа гэл ингээл тий. Тэр нь цааталт нь нэг тийм орох гээд байгаа биш. Нөхөр бүх шашинд талтай. Тэгтээ нэгэнд нь ч орохгүй байх бодлого. Тэр Чингис хааны анх дэвшүүлсэн зарчмыг бариа яваад байхаар нөгөөдөл нь тэрийг буруу ойлгоод байгаа.
Түрүүний та зогс дурчин нэг засаг хууль дээр угаасаа шашны эрхчлөөний асуудал тусгацсан байсан гэдэг. Энэ одоо би харин өөр байр суурь гэдэг. Дундад зуунд холбол исламын шинэ улсууд байна. За тэгээд Европын зарим улсууд ихэнх нь юм уу дундад зуунаас хойш үүссэн улс. Угаасаа шашны суураас шалтгаалж энэ улсууд хүчрэгжиж эхэлж байна л да. Шашны ихтгэл үнэмшилтэй. Тэрийгэ барьж. Монголын төр эзэнт улс бол анханасаа тэгж үсээгүү, шашин тулгуурлаж үсээгүү, шашны ихтгэл үнэмшлэр үсээгүү. Шашин зүгээр анханасаа хэрэгсэл байсан. Тэгэхээр нөгөө шашин төрөөр нь анханасаа хуваагдмал заагтай байсан учраас ийм болсон юм шүү. Тэрнээс их засаг хуулиасаа шалтгаалаад тэр шашны эрхчлөө гэдэг зүйл үүсэв гэж би ийм ол дэвшүүлээд. Зөв л дөө. Монголчууд бол зэвсгийн хүчээр энэ том эзэнт гүрнийг байгуулсан шүү дээ. Зөвхөн л ямар дайсан өмнө таарна бүгдийг буцхаа явцгаадсан юм чи. Тэгээд тэр дайсан дарах яах вэ? Дарцсан нөгөө их том нутаг дээр янз бүрийн өхрийн бөөр шиг ард түмнүүд гараад ирж штэ. За тэгэхээр тэдний чинь захирахын тулд одоо яг энэ зарчмаа хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ тэрийг их засаг хуулинд тусгасан болохоос биш их засаг хууль гарангуутаа бүгдээр шашны эрхчлөөг эрхмэлдэг болцсон гэсэн үг биш. Тэгвэл одоо жишээлбэл чи одоо ингэ бодтоо дундад зууны Европ байдаг баг 20 дугаар зуун хүртэл Европт мусульманы шашны сүм байх одоо ямар нэгэн үндэслэл байхгүй. Юу гэсэн үг нэ хинч хүлээж авахгүй. Тэ? Гэтэл хар хорин хотод мусульманы ч сүм байж лээдэг, Христосын сүмч байж лээдэг, Дао мөргөлийн сүмч байж лээдэг, Буддийн сүмч байж лээдэг. Яг гэвэл монголчууд бол энэ шашны асуудал дээр эрх чөлөөтэй ханддаг. Гэхдээ тэр нь ямарч бодлогогүй гэсэн үг шээ. Маш бодлоготой. Маш бодлоготой тэр нь бас нэлээд хэдэн бараг 100-аад жил бол энэ бодлогоо алдахгүй явсан байдал харагдаад байдаг байхгүй одоо. Гэхдээ одоо тийм шашныг нарийн мэддэг хүмүүс гэж хэлэхэд бас хэцүү. Жишээлбэл одоо хэний үед чинь мөнх хааны үед штэ хар хорин хотод одоо том шашны төлөөллүүдийг оруулж хагаад мэтгэлцээ зохион байгуулсан баримт байна. За тэгээ мэтгэлцээ зохион байгуулдаг юм байж. Хамгийн гол нь тэр зохион байгуулж байгаа зарчмыг харахаар үнэхээр шашин ойлгохгүй хүмүүс харагдаад байгаа юм. Одоо ингээд за Даогийн ламнар нэг тал, Буддийн ламнар нөгөө тал, энэ ч нөгөө хятад үзээд байгаа хоёр штэ. Тэ? Хоорондоо таардаг. Тэгэхээр зэрэг за та хоёр дгүүл одоо өөрсдийнхөө аргументыг гаргаад марга. Гурав дахь тал нь өрний шашин гэж байгаа. Тэгсэн тэр өрний шашин дотор нь үнэн алдартан, католик, мусульман гур орчиж байгаа байхгүй. Тэр баг бол хизээч ялахгүй шүү дээ. Дотроо ч очролж чадахгүй баг. Тэгээд тэр үеийн монгол хүний ойлголтоор энэ бол өрний шишээ юм а гэдэг байхгүй. Тэр мусульман Христосын ч ялахгүй шүү дээ. Энэ өнгөт нүднэггүй дээ шашин. Өнгөт нүднэггүй та нар өөрсдөө хүмүүсийг гаргаад ир гэдэг чинь. Иймэрхүү байдал шашин судалж байгаа муу хөгжсөн л байсан л да. Гэхдээ тэр бодлогогүй ш амар бодлого явж байгаа. Яг гэвэл чиний албат иргэдүүд чинь ингээд янз янзын шашин шүтээд штэ тий. Тэгээд одоо ингээд манай шашин мундаг та манайхыг дэмжих хэрэгтэй манай шашин мундаг гэд ингээд харна хаан за тэгвэл та нар хоорондоо мэтгэлцээ. Хэн мундагын харъя гэчихэд энэ чи хаан дээр нь гараа суучиж байгаа байхгүй. Ер нь бол тий өөрөлдвөл хаан шашнаас гадуур тий шашны дээр байгаа даа шүү дээ. Тэгэхээр Монголын төр тэр дээдлэлт нь байгаа. Яг тэр доогуур нөхдүүд үзэл бодлороо хуваагдаж маргалт нь л бичсэн. Тийм л санаа хэлэх гээд байгаа юм л та. Нөгөө мэтгэлцээний үр дүн болохоор тэр марзын болсон. Тэр их марзын болсон. Энийг ярихын тулд яагаад энэ буддийн шашин даогийнхан хоорондоо үзээд исэн гэдэг асуудлыг бас ярих хэрэгтэй болчихж байгаа. Хятад гэдэг улсад бол үндсэндээ тэр үед за би даог шашин гэж хэлэхэд хэцүү дээ. Дао ч нэг тийм философийн урсгал юм шиг тий гүнзгий сургаал шиг.
Ер нь бол монголчууд бомбын шишин. Тийм манайхан бомбын шишин гэдэг. Яасан бэ гэхэлэр за буддийн шишинтэй нэг хэсэг хүмүүс байна те. Хятад чам буддизм гэдэг л те. Тэгээд ноёдууд нь бол гүнзгий сургаал. Гүнзгий сургаал чи философи шүү дээ. Философик сургаал. Тэгээд тийшээгээ ноёдууд нь орцгоосон. За тэгээд энгийн ардууд бол тэр бомбын шишинд болцсон орцгоосон. Яг нь бомбын шишин бол нэг тийм айхтар философи юм их багтай, зан үйлийн чанартай болцсон. Тэгэхээр зэрэг ойлгомжтой шүү дээ тий. Одоо манай гандангийн лам нар бол тэр том буддийн философи судалдаг баг. Манайд нь бол очиод номоо уншуулчаад зовлчлоо гэж гараа ивчиж байгаа шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан ийм зүйл байсан байгаа. Тэгээ энэ хоёрын хоорондын мөргөлдөөн их хүчтэй болоо тэр нь бас Чингис хаанаас үүдэлтэй маа золиг гэж. Тэгээд тэрийг ойлж ичээрээ. Тэгээд ирэхлээр зэрэг Мөнх хаан ч нөгөө сүм улсыг эзлэхээр дан хийж байгаа хүн шүү дээ. Тэ? Тэгээд Алтан улсыг эзэлсэн байгаа. Тэгээд Алтан улсын өөрийнх нь харьяат иргэдийн бас хувьд бол мань хүн чинь их зөв бодлого барих хэрэгтэй болчиход байна шүү дээ. Шашныхын талд. Гэтэл нөгөө Чингис хаанаас би ирэх авсан ингээд бомбын чинь галзуураад болдгоо. Тэр бурхангүй газар бомб галзуурна гэдэг үг чинь тэндээс гаралтай байхгүй. Нөгөө буддийн шишнийг бомбын ч очиж ад үзэж ингэж шахсаар байгаа. Тэгээд тэр бурхангүй газар бомб галзуурна гэдэг үг чинь тэр юм байна. Хоёрдугаарт өмнө зүг рүү дайнд явхаар тэнд чинь ихэнх нь бас бомбын шишин шүтдэг хүмүүс байгаад байна шүү дээ. Тэгэхээр нэг талаас бомбынхныг давраахгүй дарах хэрэгтэй байдаг. Нөгөө талаас бас тэдрийг гомдоохгүй байх хэрэгтэй байдаг. Ягаад гэвэл чи одоо өөрөө тэнд дан хийгээд бомбын шишинтэй улсуудыг татах гэж явж байхад ардал чинь нөгөөдөлхийн дургу үргээ бослог болчих юм бол завхарсан юм болно үстэй тий. Тийм учраас манай хүн хараад байхад тэр мэтгэлцээний тэгж зохион байгуулсан юм гэж хараад байгаа. Тэг яг тэр хоёр хоорондоо маргалжлаа нэг Мөнх хаан дээр нь суудсан зөв буруу юу гэж ингэ сууж явах маягтай тэгсэн эхний мэтгэлцээнд ерөнхийдөө буддийн шишнийхэн давмгайлсан гэсэн юм юу судлаачд бичээд байгаа. Тэгээд Мөнх хаан тэгсэн чинь цаашаа дандаа явчихгүй. Тэгээд ингээд буддийн шишнийхээ ялсан гэхлээр болохгүй. Хоёр дахь раундын хийлэг гээд. Тэгээд нөгөө ариг бүх дүүдээ чи надхаага даргалж яагээд өөрөө чинь хөвлөтэй хамт өмнөсгт байлдаж яваа штэ нөхөр. Тэгээд хоёр дахь раунд болжээ. Уул нь хааны захиалгаар бол одоо бомбын шишээ ялах хэрэгтэй шүү дээ. Тэгжээж ингээд тийм очкон нэг үйжиж тэнцэх гээд. Тэгээ яасан чинь нөгөө ариг бүх зөлөг чинь нөгөө хээр талынхаа нүүдэлчин хүмүүжсэн ан авд дуртайч гэдэг юм уу тэр шашны философиг үл ягач ойлгохгүй нөхөр байсан юм шиг. Тэгээд нөгөөдөг чинь ингээд мэтгэлцэн эхэлсэн чинь буддийнхан ингээд нөгөө тас татаа хийсэн буддийн одоо баримлны толгой авчираад одоо энэ бомбын чинь ингэж шүү дээ. Манай ингээд будда бурхны толгой ингээд тастчихээд та харалдаа хаантаа. Тэгсэн нөгөө ариг бүх нь гайхаад нөгөө бомбын шишний тэргүүн нэрцсэн байгаа шүү дээ. Нөгөөдгөө чинь загнаа. Чи одоо яаж байгаа юм бэ? Ингээд одоо хүний итгэл үнэмшил рүү дайраад ингээд бурхны толгой молгойг тастаад гээд шидсэн чинь нөгөө нөхрийн духан дээр нь очиж оноод. Ой би хажууд нь байгаагүй шүү. Тэгтээ сутар дээр бичсэн. Тэгээд тэр нэг 2 хоногийн дараа ч юм уу нас орцсан гэж бичсэн. Нөгөө нөхөр нь. Тэгэнгүүт нь мэдээж тэр чинь асуудал болно шүү дээ. Одоо хаан бомбын шишний тэргүүнийг алдсан гэх юм бол. Тэгэнгүүт нь гэлс бөөнөр цуглуулж авчирж хагаад тэгээд нөгөө бөөнөр нь бөөлж хагаад энэ одоо ингээд тэнгэрийн зарилгыг зөрчсөн учраас энэ үнийг тэнгэр аваа явжээ. Өөрөөр хэлбэл хаан биш тэнгэр аваа явцсан баггүй тэр нөхөр өөрөө буруу юм хийгээд ингэсэн ингээд. Тэгэнгүүт Мөнх хаан за энэ юусоо болохоо байлаа. Буруу юм боллоо гэд 3 дахь раунд хийгээд. Тэгээд тэрнийг даргалахаар хувлаг явуулж байгаа. Хувлагч нь бол багасаа эхлээд хятад одоо боловсрал олсон одоо их харьцангуй иргэнсэн боловсралтай. Тий. Ариг бүхийг бодох юм бол шал өөр хүн байгаа хөөхгүй тэр чинь. Том хятадын гүн ухаантнууд мань хүнд хичээл зааж исэн тий. Тэгээ хувлаа ирээд тэгэнгүүтээ бас хувлаач бас зүгээр байхгүй. Дунд нь гүнзийхнийг оруулаад ирж байгаа.
өөрөө гүнзгий сургуулиар сурцсан хүн шүү дээ. За ингээд нөгөө маргаанч бантан болсон, мөн хаанч нас барсан, эзэнт гүрэнд хоёр хаанч бий болсон. За ингээд эзэнт гүрэнч тарсан гэд ингээд энэ үеэс эхлээд нөгөө шашны эрх чөлөөний бодлого гэдэг маань жоохон өөрчлөгдөж эхэлж байгаа юм л да. Тэрнээс өмнө одоо жишээ нь нус товчон дээр гарсан байгаа нөгөө Чингис хаан Чанчун бомбыг урьж тэгээ уулзалт хийж байгаа. Эн чинь одоо тухайынхаа ойлголтоор бас одоо бомбын шашныг дэмжих гээд байгаа тийм ойлголт үгүй юу? Үгүй энэ хэм блэ би одоо шашин тэр Чанчун бомбын шавин ли хэм блэ. Тэр хүний бичсэн номоор энэ уулзалтыг их олон 100 жил төсөөлж ирсэн. Тэр нөхөр бичгтээ бол ингээ очисон чинь Чингис хаан яаж мөнх амьдрах вэ гэл. Тэгэл Чанчун бомбонд гоо ер нь насыг уртсгаж болно. Гэхдээ мөнх амьдрал гэж байхгүй гээд. Тэгээд тэр нь их хаан таалагдаа чи ер нь үнийн ирдэг нөхөр өнийг сайн хүн байна гэд ингээд ингэсэн юм аа тэр гээд. Тэгээ Чингис хаан одоо ингээд соёрхоод одоо бомбын шашныг дэмжсэн юм аа гэд. За мэдээж тэр багшаага магтахын тулд тэр хүн чинь тэгжл бичих байх л та. Гэтэл 1926 онд энэ уулзалтан дээр 3 дахь хүн байсан гэдгийг бас санах хэрэгтэй. Елөөч цай урт сахалт. Елөөч цай бол мэдээж тэр Чанчун бомбыг бол тэр чи хятад нэр нь Чанчун биш ээ. Цүү чи зүг л үү дээ. Чанчун гэдэг нь тэр нэг өөрийнх нь цол юм шиг байна. Ямар дуусахгүй хаварч үл мөнх хаварч үл. Тийм утгатай цол юм шиг байна. Тэгээд тэр Елөөч цагийн бичсэн номыг Японы эрдэмтэд болсон. 1926 онд. Тэгсэн Елөөч цай бол тэр уулзалтын тухай шал өөр юм бичиж байгаа. Энэ тухай нэг хятадын кино гэдэг юм а 2012 онд хийсэн билүү дээ. Аллагыг зогсоох тухай гэсэн тийм кино байдаг. Тэрийг хоёулаа нэг яри тэр бас их сони байдаг. Кино шүүмжээр яри тийм. Кино шүүмжээр яри тийм. Тэгээ яг Елөөч цай юу гэж үтсэн бэ гэхээр эний ч их мундаг гэгэн гэж бодсон чи энэ чи шалгууллаа зүгээр л гэгэний дүр хэсгсэн бизнесмен байж тээ гэсэн утгатай юм бичсэн байна гэж. Яг гэвэл Чанчун бомб ирээд Елөөч цагийн бодлоор мань хүн чинь одоо ингээд хитэ ард түмнийг одоо ингээд энэ аюу татвар матурыг буулгаж хайрл одоо юу ч гэдэг тийм юм гоох хэвээр гэж бодсон чинь нөхөр ерөнхийдөө үгүй манай одоо бомбын шашныхны татварыг тэглэж өгөөч хоо юм яриад тууцсан баг. Ер нь бол. Тэгээд Чингис хаан ч яг ер нь бол энэ хүн мундаг хүн байна, ухаантай хүн байна. Мэдээж тэр чинь философор мэрэгдсэн хүн чинь ухаантай юм ярьсан л байх л да. Тэгэхээр тэр нь бас их хаан таалагдсан юм уу яасан. Тэгээ мань нөхөр энэ улсуудыг татвар буу ав гэд бичгийгэд явуулсан баг юм шиг баг. Тэгсэн нөгөө чинь дэрийг авч ирээд хүү чи duty free болчихж байгаа байхгүй. Татвар төлдөг. Тэгэнгүүт амар их 8 бомбын шишний сүмээр дамждаг болоод татвар төлөхгүй шүү дээ. Тэ? Тэгэд нөгөө бомбын шашин чинь амар хүчрэхэж байна. Хоёрдугаарт би Чингис хааны одоо багш байна ухааны юм ярьсаар угаад нөгөө буддын шашныхны чинь сүм өмнө булааж мулаагаад их юм болсон байгаа маа. Тэгээ тэрийг Елөөч цай их дургуутсаж битсэн байгаа юм. Ийм одоо ерөөдөө их хаанаас өгсөн ивэлийг буруугаар ашиглаж байна гэсэн утгатайгаар. Тэгээд ингээд маргаан тэрнээс болж л одоо хурцтмал байдал үүсээд байгаа дүр зураг харагдаад байгаа юм л. Тэгээд Елөөч цай тэгсэн байгаа шүү. Мөнх амьдралын тухай яриаггүй шүү гэж. Чингис хаан бол Елөөч цайгийн бичсэн нэр бол Чингис хаан бол улсаа яаж мөнх байлгах вэ гэдэг асуудал ярьсан баг. Тэгэхээр Чингис хаан юу гэж бодоод байна гэхэлэр энэ бомбын шишний тэр хүн энэ хятадын хүн амын ихэнх нь энэ бомбын шишнийг шүтдэг. Тэгэхээр би энэ хүнийг өөртөө татаад авчих юм бол хятадууд биднийг нааштай үзэх юм аа. Тэгээд тэр улсаа яаж мөнх байлгах вэ гэдэг асуудал. Хоёрдугаар тэр Чанчун бомбод нэг татварын хөнгөлт өгөөд байгаа энэ тэр нь бол зүгээр бомбын шишнийг өөртөө татчаа төрийн бодлого яваад ийн гэсэн үг байхгүй. Өгөөдөө хаан болон мөнх хааны үе шашнуудыг хооронд нь яаж мэтгэлцгийг хараад суугаад тэгээд хаймаа нагалдаг биш. Төрийн шашин аль хүчтэйг нь сонгоё гэсэн ийм бодлого байсан байж болох. Би бол үгүй юм байна гэж хараад байгаа. Яг гэвэл тэр мэтгэлцээнүүд яваад штэ.
яг тэр мэтгэлцээ хийсэн баримтуудын уншихлаар яг наадам шиг юм хийж байгаа. Ингээ хоёр талаасаа гараад номоо хэлсэн шүү дээ тий. За тэгээ за мэгмар сүрэн давлаа. За мэгмар сүрэнд нэг аяг ариг өгөө гэд. Бүр ариг мэрэг уулгадаг гэж бичсэн байхгүй. Тэгээд ингэж явж байгаа тэрний цааталт нь бол зүгээр л одоо юу гэдгийг нөгөө хоёулаа ирээд чамайг шашиндаа оруулах гээд ингээд янз янзын юм хийгээд нь штэ тий. Тэгээл ингээд гараал манай мэгмар сүрэн хаан мусульман шашинтай болох гэж байна гэл. Нөгөөдх нь гүйж гарснаа. Гүй мэгмар сүрэн хаан буддийн шашинтай болох гэж байна гэл ингээд болж өгөхгүй болохоор нь би биш шүү гэдгээ харуулахын тулд за тэгвэл та хоёр хурж ирээд мэтгэлцээгээд. Тэгээд тэрний чинь дээр суучаад байгаа байхгүй. Тэгээд ингээд юу гэдгийг за мэдээж тэр чинь аргумент хаилцж байгаа юм чинь нэг нь илүү л болж таарна штэ. Тэг илүү болчихоор нь за дараа жил дахиад дараагийн наадам дээр гээд дараагийн наадам дээр дахиж барилднаа гэд. Тэгээд дараагийн наадам дээр барилдахдаа үндсэн нөхрийн дагуулчаал гэл. Ингээл баланс бариад байна л гэж надад харагдав. Тэрнээс биш тэр мэтгэлцээ явсны дараа мөнхөн ёстой энэ одоо нэрэ бурхны шин бол мундаг юм гэх төрийн шин болгоо зарлцсан юм ерөөс байхгүй гэдэг. Тэгээд Хувлаа хааныг ч гэсэн яг үнийг хэлэхэд бол одоо буддийн шашин их дэмждэг барьсан гэд байгаа боловч Хувлаа хаан ч нэг тийм төрийн шашин болгоо зарлсан юм бол байхгүй шүү дээ. Төрийн шашин гэж зарлаагүй шүү дээ. Яг буддистууд нь бол хос нөгөө юуныхаа онлоор энэ Хувлаа хаан бол бурхан юм а гэд зарлаад байна шүү дээ. Хувлаа хаан бол одоо хүн болгон буддийн шин шүү дээ гэсэн юм баггүй. Юус тийм хийгээгүй. Тэгэхээр зэрэг тэр бодлого бол тэр ч сүүлд. Тэрээс 16 дугаар зуун руугаа хэрэгдэг. Болж байгаа. Төрийн шин болж эхэлж байна. Тий одоо тэр нь гэхдээ эсэргээр юм л да. Хүн ам нь эхлээд буддистууд болчихсон. Тэгэнгүүт нөгөө хаан чинь бодно шүү дээ. Бүгдээрээ буддийн шинтэй болцсон байгаа бол эдний чинь би одоо захирахын тулд би өөрөө ямар нэгэн юм бодож болох хэрэгтэй. Тэгээд тэр нэг 17 дугаар зуун 16 дугаар зуунд баахан гудагт хувилгаад төрдөг чинь тэр шүү дээ. Богд жавцандаа будагт чинь тэгж төрсөн шүү дээ. Одоо Жавзан дарнадын хувилгаан гэдэг чинь бол төвдөд Далай ламтайгаа муудалцаад тэр чинь тусдаа бас онол гаргасан юм баггүй Жавзан дарнад. Тэгээд төвддөө Багтаж шингээ болоод хөөгдөд Монголд ирээд байж байгаад Монголдо нас орцсон баггүй. Монголд байж байхдаа. За одоо та наатаа дэвшүүлээд одоо YouTube-ээр баахан комментээр шүүмжил авах нь. Би ямар одоогийн богдыг хэлж байгаа юм биш. Тэгээд эренгүүт нөгөө Түшэт хааны толгонд мэрэгэн санаа төрөд энийг ч дараа дүрийн хүүгээ болгоод тодруулчихъя гэх. Тэгээд за назар тодруулчихсан учиртай юм л да. Тэгэнгүүт нь нөгөө Далай ламч бас монголчуудтай хамаагүй үзэж болохгүй учраас за манай одоо шарын ёсыг дагаж явах юм бол би одоо соёрх ёо гэдэг. Тэгээд тэрнээс хойш ингэж богж явцсантай бутгатууд манайд төрсөн. Монголчуудын шашны эрх чөлөөний зарчим онол үзэл баримтлалыг ер нь төвөгчдөөс дэлхийн нийтээр нь хэр хүлээмжширсэн байдаг. Энийг яг ингэж шашны эрх чөлөөг монголчууд анх бий болгосон дэлхийд дахин түгээсэн гэдэг дээр хэр олон судлаач дэмждэг. Уу яг эрдэмтдийн хүрээнд бол энэ монголчуудын барьж исэн шашны эрх чөлөөний асуудлаар судалгаа хийсэн юм бол байдаг. Гэхдээ нэг түгээмэл биш. Ер нь хоёулаа дэлхийд даяар монголчуудын тухай түгээмэл ойлголт гэвэл амар дайнч цус нүж гойжулсан одоо тэгээд харгас хэрцгий илгэсэн ойлголт түгээмэл шүү дээ. Тэр хэдгөө саяхаа нэг нөхөр Twitter дээр надад энийг хараагээд Монголын эзэнт гүрний зургийг нэг гадны л хүн тавьчаад энэ чинь ингээ хоосон цөл байсан юм баггүй юу гэдэг. Тийм л ойлголт байгаа. Юу гэж тэгж хоосон цөл байх юм бэ? Нөгөө Бухар, Самарканд, Герат, Балх, Бээжин, Лоян, Сиан, за тэгээ Багдад яаж цөл байх юм бэ те? Тэгэхэд Европын үнийн толгой тийм байгаа байхгүй Монголын тухай болох. Тийм болохоор тэр хүмүүс тэр монголчууд шашны эрх чөлөөг анх мандуулсан ийм мундаг бодлоготой хүмүүс байсан гэж ойлгохтол нэлээд цаг орно. Харин энэний тулд манай одоо судлаачдын эрдэмтэд харин ажиллах хэрэгтэй. Судалгааг нь гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хизээнээс эхэлж монголчууд лалын
исламын шашинд орсон. Хизээний сэхэлж монголчууд буддийн шашинд орсон. Христосын шашинд яагаад нийтийг хамраагүй шалтгаан юу гэдэг ч юм уу. Ингэж судалгаа хийж тэгээд Монголын хаадын бодлого гэдэг бүр ингээд судалж гаргаж ирмээр санагдав. Weatherford-гүй бүтэн ном бичсэн ба шүү дээ тэр үрж. Тэгэхээр манай эрдэмтэд тэрүүгээр нь дахиад судалгааны ажил, маш олон судалгааны ажил хийж байна. За тэгээд 16 17 дугаар зуунд монголчууд ингээд бурхны шишнийг авлаа. Үндсэндээ ихэнх уул язгуурын монголчууд бурхны шинтэн болсон. Энийн эерэг болон сөрөг үр дагаврыг бол монголчуудтай хангалттай сошиал орчинд мэтгэлцэн өрнүүлдэг. Таны үед ирнэ тэлтэй эерэг сөрөг тал дээр ямар байр суурьтай байдгийг ер нь шашны геополитикэд бас нэлийн тусдаа сэдв байдаг. Тэгээд энэ тал дээр монголчуудын орчин үеийн нөхцөл байдлыг бас ер нь та хэрхэн үнэлэх вэ? Нөгөө нэвтрүүлгийн хугацаа дуусч байгаа учраас бас юм гүнзгий асуултаараа одоо дуусгая л гэж бодоод байна. Ер нь зүгээр альва юм үзэгдэлд эерэг ба сөрөг тал байх хэрэгтэй. Энэ утгаараа бол би диалектикийн зарчмыг хүндэлдэг. Сайн ч юм би, муу ч юм би гэдгээрээ. Буддийн шашин бол зөвхөн миний бодлоор бол тухайн үед Монголын нийгэмд бол одоо би өөрөө дипломач мэргэжилтэй хүн учраас тэр улс төр талаас нь аваад үзэх юм бол эерэг үр дагавар бичсэн юм байна гэж би хардаг. Яг тэгвэл тэр тархай бутархай монголчуудыг чинь нэгтгэх нэг том үндэс нь тэр буддийн шашин болж байгаа байхгүй. Тэр утгаараа бол эерэг үр дагавар бичсэн юм байна гэж. Хоёрдугаарт эн чинь Христосын шашинтай Орос гүнзгий сургаалтай Хятад хоёрын голд байгаа ард түмэн шүү дээ. Тэгээд бид нар одоо жишээлбэл Христосын шашин автсан байсан бол үдээд магадгүй Оросын нэг хэсэг болцсон гэж байгаа бах тий. Альхуул гүнзгий сургаалд бүгдээрээ нэвтрээд орцсон бол магадгүй Хятадын нэг хэсэг болцсон гэж байгаа. Тэгэхээр зэрэг одоо Монгол хүний мөн чанарыг энэ хөршүүдээс нь ялгаатай байлгасан нэг том үзэгдэл энэ буддийн шашин эерэг талаас авчижээ гэж би хараад байгаа. Яг монгол хэлэн дээр би оноож буулгахад бас хэцүү юм уу identity гэдэг талаас авч үзэх юм бол. Гурав дахь юм нь бол эн чинь бидний соёлын нэг хэсэг болоод хувирчиж байгаа байхгүй. Одоо 1921 оноос өмнө бүгдээрээ бич үсэхгүй харанхуй бүдүүлэг мөнхөг байсан. Тэгээ үлээ 100-ийн нэг нь бичиг үсгтэй 6-гийн нэг нь юутэйчлээ нэг бүр нэг тийм хилцэг мөнгө хүртэл гарцсан байсан шүү дээ. Яаж 100-ийн нэг нь бичиг үсгтэй байт юм бэ? 100 мянган лам байх чинь. Яг нь тэд нэр төвд бичиг сурсан байж бол. Гэтэ бичиг үсэг мөн шүү дээ. Мөндөө гадаад хэл сурчаад шүү дээ. Тэр улс сурч. Боловсрал эзэмш чинь тий. Яг нь тэр боловсрал нь өөр боловсрал байж болно. Бидний одоо бидний сурцсан одоо энэ Европ маягийн боловсрал биш өөр боловсрал байна. Тэгвэл тэгээд тэр чинь боловсрал шүү дээ. Хятадууд 1000 жил гүнзгий сургаалаар яваад тэгэл гүнзгий сургаал чинь боловсрал биш юм уу шүү дээ. Яг тэрэн дотор нь гачин юмнууд байдаг байж болно. Тэгтээ тэр чинь нэг л янзын боловсрал байхгүй. Тийм учраас энэ талаасаа бол бас соёлыг хадгалжүүлдэг боловсрал түгээх тал дээр бол эн чинь бас эерэг зүйл авчирсан. За яг сөрөг тэгээ бас яг нэг бөө мөргөлийн хуучин дэми зан үйлүүд бас байсан л да. Одоо тэр хүн нас барахаар одоо дагуулж хүн цаазалдаг энэ төр гэдэг. Религиос энэ төр гэдэг. Тий. Тэгээ терминийг ч одоо болиулсан гэсэн утгаараа эерэг тухайн нийгэмдээ бол эерэг зүйл авчирсан. Сөрөг гэвэл буддизм бол бас нэг тийм дайнч биш болгоно л доо. Төвдүүдийг хардаа дайнч биш ард юм тий. Яг тэрнтэй адилхан монголчууд аажимдаа дайнч биш болж хувирахад нөлөөлсөн тал бол байгаа л байх л та. Сөрөг талаас нь авч үзвэл гэж би боддог. Тийм учраас эерэг ба сөрөг аль үзэгдлийг энэ үзэгдэл буддийн шашин бол дагуулж байгаа. Харин нэг зүйлийг хэлэх хэрэгтэй гэж би боддгийн. Шашин шүтэх бол хүний хувийн эрх чөлөөний асуудал. Гэхдээ одоо жишээлбэл бидний өвөг дээдэс энэ буддийн шашныг шүтэхтэй өөрийн богдтой өөрийн сургаалтай тэ тэгээд одоо жишээлбэл энэ хүрээнд байсан сүм хийдүүдийг ингээ аваад үзэх юм бол энэ дотор одоо нөгөө манайхны маргалдаад байгаа
сажийнхэнж байж л байгаа, мулааныхэнж байж л байгаа, тэр шүгдэнгийнхэнж байж л байгаа, бүгдээрээ байгаа байхгүй. Тэгээд дээр нь богдтой. Тэ? Ингээд бид нар ингээ өмнө шингээгээд тэгээд өөр ингэсэн замаараа яваад ирсэн. А одоо бол ингээд нөгөө толгойгоо тэр цаана гямлаа уулны цаана байж тавьчаад юм болохоор тийшээгээ асуудаг. Нэг ийм шашин болох юм бол дэмий гэж би бодоод байгаа. Тийм учраас өөрийн толгойтой, өөрийн гэсэн бодолтой Монгол гэдэг үндэснийхээ бодлогыг авч явдаг шашин байж ижил. Энэ бол жинхэнэ зөв шашин болно л гэж би хэлэх гээд байна. Орчин үеийн Монголын үндсэн хуулийн дээр төрийн шашны хүндэтгэж шашин төрөө дээдлэн гээд энэ нь одоо ахад Америкээр дамжаад ороод ирчих эсвэл Монголын яг нэг уугуул шашны эрхчлөөний бодлого нь бас үндсэн хуулийн дээр дахиад 2-3 мянган жилийн дараа 1000 жилийн дараа ч юм уу тусгаж байгаа гэж харж болох уу? Гэхдээ яг манай шашны уламжлалт үзлэл туссан байх гэж би харддаг. Тийм учраас зүгээр яг шашин төрийг тусгаарлах асуудал бол энэ ч одоо ардын хувьсгалаас хойш болсон асуудал шүү дээ тий. Шашин төрийг тусгаарласан. Тэгээд тусгаарласан ч гэсэн тэгээд тэр шашин яах юм гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг шашин төрөө дээдлэн төрийн шашны хөндлөнө гэж хөндлөөгүй үе би хятадчээс үе би тий. Шашин төрийнхээ эсрэг явсан ч үе би аль аль нь байгаа шүү дээ. Тийм болохоор тэр талаас нь авч үзэх юм бол хамгийн зөв зарчим суусан байна л гэж хэлээ. За баярлалаа. Өнөөдрийн сэдв бас үзэгч олон сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг өөр өндөрлөө.